Хүний эрх бол агуу зүйл. Гэхдээ хүний эрх хамгаалагчид арай хэтрүүлээд байна уу да гэж би боддог. Ойлгомжтой, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чухал. Бас эвлэлд нэгдэх эрх гэх мэт тийм ээ над таалагдж байна. Дээрээс нь хүссэн шашнаа шүтэх, чөлөөтэй бодож сэтгэх, мөн эрүүдэн шүүлтээс ангид байгаадаа үнэхээр баяртай байна. Гэхдээ эдгээр хүний эрх хамгаалах гэдэг байгаа юмнууд яг яах гээд байдаг юм болоо? Үнэхээр ингэх шаардлагатай гэж үү? Эднэр зүгээр л асуудал үүсгээд байгаа юм биш үү? Би юу гэх гээд байна гэхээр тэгэд юу гэж засгийн газар байнга хүний эрхийг хамгаалаад байж чадахгүй шүү дээ. Тэдэнд өөр хийх зүйл байгаа. Магадгүй тэд эрхийг чинь жаахан хязгаарлан л биз. Улсынхаа тогтвортой аюулгүй байдлын төлөө байлгүй тийм биз дээ. Хөөе. За. Тогтвортой байдал биш болол тоо. Гэхдээ эдгээр хүний эрх хамгаалагч өөрсдөө яг юу хийж чадна гэж бодоод байгаа юм бол? Зарим засгийн газар хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллаж байхад зарим засгийн газар ажиллахгүй байна. Харин хүний эрх аюулд орох үед жирийн хүмүүс босож түүнийхээ төлөө ямар нэг үйлдэл хийдэг. Чи юу хийж чадах вэ?